хөрөөдөлөг болохоор хэсгэж аваад яач. Хуучна. Ингээд нэг хэсэг тавьчих. За тэгээд 1 цаг 30 минут битүү чанагч чинь хийх. Нэг ийм л болж байна. Болж ч жоох тэг болдгийг угаасаа. Энийг гаргаад сайхан жижилччихэд буцаагаад хольц. Би л чинжүү гэж байгаа. Тэг чинжүүг ийгээд нэг 40 орчим минут буцалгаад. Тэгээд царцаачлаар сайхан стүүжин болж байгаа юм да. Манайхан тэгээд стүүжингийн давуу талыг мэддэг болсон байлээ. Эрүүл мэндэд ямар тусдаа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн болдог гэдгийг мэддэг болсон. Энэ чинь нийл коллаген дээрээс нь кальц явж байгаа. За. Чинжүү ихлэх гэдэг нь талхан дээр яг зүсэд тавихаар игээ тавьчихвал амар. Тэгэхгүй бол өмнөх стүүжингээ муутгаж хайсан. Идэхгүй бахан удаад хайр юм. Тэгээ одоо хаширсан. Яг го чинжүүчлэр ингээд өнгө нь гоё болчихлоо. Тэгээ одоо зарцаагаал маргааснаас хоб